За бөөрийн өвчин бол ер нь хүнд хүчээр ажил хийдэг хүмүүст тэгээд дээр нь бас нэг усанд далайд ажилладаг хүмүүст эсвэл чигтэй нойтон газар ажилладаг хүмүүст ихэвчлэн тохиолддог. Бас нэг тохиолдол нь болохоор дөрөгдөг одоо морин мотоцикл ундаг хүмүүст ихэвчлэн бас бөөрийн өвчин гардаг. За тэгээд бас одоо эрэгтэй эмэгтэй хүнийхээ хувьд бол эмэгтэй хүмүүст ихэвчлэн бөөрийн өвчин гардаг байгаа. За улирлынхаа хувьд болохоор өвлийн улиралд илүү бөөрийн өвчин гарах магадaltaй байдаг. Ягаад гэхээр усан махбодтой өвлийн улирал эхлэхээр бөөрийн өвчлөл их сэдэрдэг. За бөөрийн өвчнийг олон жил дангаа ухаанд 8 ангилж үздэг. Бөөрийн хий, бөөрийн гэмтсэн халуун, бөөрийн халуун өвчин, бөөрийн архаг, бөөрийн хэрх өвчин гэх мэт 8 ангилж үздэг. Бөөрийн хий гэдэг өвчнийг бол бусад одоо ангаа ухаанд үздэгээс арай өөрөөр үзсэн байдаг. Энэ дээр бас онцлог эмчилгээ олон жил дангаа ухааны онцлог эмчилгээ гарч ирдэг. Бид нар одоо бидний хийж байгаа эмчилгээ бол бөөрийн хий өвчин дээр хийгдэж байгаа эмчилгээ. Эмчилгээний үр дүнгийн хувьд бол өндөр байдаг. Бөөрийн хий өвчинд болохоор хамгийн гол шинж тэмдэг нь чих шүүгэх шинж тэмдэг гардаг. Бөөр нуруугаар чилж өвддөг, чих шүүгдэг шинж тэмдгүүд гардаг. Чих шүүгдэг шуугж яана гэхээр ихэвчлэн нөгөө чих хамар хоолой эмчид үзүүлээд яваад байдаг бол энэ өвчин бас бөөрийн хий өвчнөөс гаралтай байдаг. За энд гол хийгддэг эмчилгээ нь болохоор төөнөр хийдэг. Уламжлалт ангаа ухааны эмийг бас бид нар зөөвөлдөг. Дотроосоо эм уугаад төөнөр хийлгээд явахаар эмчилгээний үр дүн айгүй өндөр байдаг. За хоёрдугаарт нь бөөрийн гэмтсэн халуун гэж өвчин байгаа. Бөөрийн гэмтсэн халуун болохоор 3 ангилдаг бөөрийн гэмтсэн халууныг дээшээс харинах, дунд биед дэлгэрсэн, доод биед унах гэж 3 ангилдаг. Энэ бөөрийн гэмтсэн халуунаас үүдсэн бөөрийн өвчин дээшээс харинахаараа хүзүү мөр хөшдөг. Бас нөгөө даралт ихсээд байдаг. Энэ тохиолдолд болохоор зөвхөн даралтыг нь биш хүзүү мөр хөшж байгаад нэмчилгээ хийх биш, бөөрөнд нэмчилгээ хийвэл бас эмчилгээний үр дүнтэй байдаг. Бөөрийн бүх өвчнүүд одоо шинэ хуучин бүхэл өвчнүүд ууц нуруугаар чилж өвддөг, халуурдаг, шээсний гарцанд өөрчлөлт ордог, иймэрхүү зовиртой байдаг. Гэхдээ одоо бөөрийн гэмтсэн халуун дээшээс харинах, бөөрийн хий гэдэг хоёр өвчин бол олон жил ангаа ухаанд шал өөр шинж тэмдэгтэй илэрдэг. Дээрээс нь дахиад эмчилгээний хувьд бол арай өөр эмчилгээ хийдэг. Ерөнхийдөө бөөрийн өвчин бол айгүй удаан одоо эдгэрэлттэй. За хүндээ нөгөө шинж тэмдэг нь дарагдсан юм шиг боловч 1-2 жилийн хугацаанд гам барих шаардлагатай болчдөг. Тэр хооронд хүмүүс тэгэл өвлийн улирал болохоор хүмүүс даарч хөрдөг. За бараг өвөл гэлтгүүл зуны улиралд ч гэсэн айгүй хөнгөн нэмгэн хувцастай явж байгаа. Эсвэл чигтэй нойтон газар ингээд хамаагүй удаан хугацаанд суугаад ус мусанд хамаагүй ороод бас нэг одоо ер нь бол зуны улирал гэлтгүү өвөлж гисэн хүмүүс бассейнд явж байгаа шүү дээ тий. Тэр бол бас бөөрийн үйл ажиллагааг алдагдуулдаг, бөөрийн галилчиг доройтуулдаг гэж бас хэлж болно. Бөөрийн өвчнөөс одоо урьдчилан сэргийлэхийн тулд эдээ явдал мөрөөр урьдчилан сэргийлэх ёстой. Ялангуяа эмэгтэйчүүд бас өндөр настай хүмүүс өвлийн улиралд бөөрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. За ингээхийн тулд яах вэ гэхээр дулаан хувцас өмсөх хэрэгтэй. Болж өгвөл хэтрүүлэн тэм халууногоотой хоол, арх дарс хэрэглэхгүй байх хэрэгтэй. Энэ бас бөөрөнд нөлөөтэй байдаг. Чигтэй нойтон готол хувцас, доогоор хөнгөн нэмгэн хувцас өмсгөөс болгоомжилж сэрэмжтэй байх хэрэгтэй. Ургийн өрхөн үрлийн олон жил дангаа ухаанд бөөрийг өрхөн үрлийн 12 дахь 7 хоногт цул эрхтнүүд үүсдэг гэж үздэг. 13 дахь 7 хоногт нь болохоор сав эрхтнүүд үүсч эхэлдэг гэж үздэг. Тэгээ 24 дахь 7 хоногт нь болохоор цул сав эрхтнүүд үйл ажиллагаа тогтмолцсон, эхэлж байна гэж үздэг. Тэгээд бөөрийг болохоор адилтгаж зүүрлэж хэлэхтэй болохоор бүх одоо эд эрхтний одоо төвшмөл адил юм аа гэж үзсэн байдаг.
За тэгээд бөөрийг болохоор байрлалын хувьд 3.14-р үеийн харалтаа хоёр талдаа байрладаг гэж одоо бүр байрладаг. Тэгээд урт нь болохоор 7%, өргөнөөрөө 5% байна гэж бүр эртний одоо бидний уламжлалт танай ухааны ном зохиолд бичсэн байдаг. Тарганы арсыг бол бүр бэлхүүсээр бүсэлж яхад гэмгүү гэж боддог. Яагаад гэхээр хаврын биш өвлийн уйлрал болоод ирэхээр угаасаа усан мохоод ихсчдэг учраас тэр амьтны өслийг одоо дулааныг бол энэ бүслэхийгээрээ бид нар одоо бүсэлж гинэ гэдэг бол бие махбодоо бас нэг төрлийн хамгаалж байгаа гэж хэлж болно. Янз бүрийн эмийн ургамлыг бол дур мэдэж бөөрөнд сайн гэвэл бөөрийн одоо газрын хаг чагмуу гэдэг одоо янз бүрийн ургамлуудыг дур мэдэж бол ямар ч онцлогоогүйгээр хэрэгжилж болохгүй. За тэгэх юм бол одоо бүр эрсдэлтэй бөөрийн өвчнийг улам хөндрүүлэх эрсдэлтэй байдаг. Их хөвчлэн одоо хүмүүс амнаас ам дамжсан юм надад энэ таарсан миний өвч яг ийм зовиртой байсан таны өвчин бол бас яг минийхтэй адилхан байгаа учраас би энийг хэрэглээ зүгээр болсон гэсэн ам дамжсан яриагаар өөрсдөө их хохироодаг тал ер нь ажиглагддаг. Энэ бол бас их буруу. Хэрвээ танд одоо зовир илэрж байгаа бол уус нуруугаар өвдөж байгаа бол шээсний гарцанд өөрчлөлт орж байгаа шээс саадтай гардаг болсон бол заавал эмчид хандах хэрэгтэй. Бүр зарим тохиолдолд хүмүүс халуураад бүр 2-3 хоног халуураад бараг зарим бүр сар ингээд уус нуруугаар хэдэн сар уус нуруугаар өвдсөн байхад ерөөсөө эмчид хандахгүй яваад байдаг. Энэ бол маш буруу. За 2-3 өдрөл уус нуруугаар чилж өвдсөн шээсний гарц өөрчлөгдсөн бол заавал эмчид үзүүлэх хэрэгтэй.